За энэ удаагийн видеогоор Германд мастер суралцахаар ирэх гэж байгаа болвол юу бэлтгүү, яаж ажил хийх үү, юуг анхаарах уу гэдэг тал дээр мөнгөтэй холбоотой яриануудыг хийх болно. Амьдрах байраа болох нь их чухал. Тэгээд хүүхдүүд оюутнууд өөрсдөө байраа олдог. Одоо интернетээр ингээд хайж явж байгаад та хаана одоо байр төрөсч чинь хаана дотор байр одоо нийлдэв байна. Тэгээд өөрөө ингээд хайж явж байгаад олдог. Сургуулиас олны зогсоод байдаг бол юм байхгүй. Тэгээ өөрөө олно гэсэн үг шүү дээ. Өөрөө олно тийм. Ер нь бүх юм өөрөө зохицуулна гэсэн үг. Сургууль явах юм бол сонсоо бас гойж магадгүй нэг сургуулийн төлбөр нь бол байхгүй үнэгүй. Гэхдээ нэг семестрийн нэг хурамч гээд одоо маань сургуулийн семестрийн 250 орчим евро төлж байгаа. Тэр нь жилдээ нэг 2 семестр их нэг ойролцоогоор 500 орчим евро төлж гэсэн үг л дээ. Тэгээд төлчөөд гэхдээ хамгийн гол тэр ингээ буцаад ямар нэг авч идэг одоо автобусны одоо оюутны төлөв авчих юм бол яг үнэхээр одоо мош дотроо автобусаа одоо энэ усан гоцоор богоно авч идэм үү зорчход үнэгүй зорчдог тийм тэрийг буцаад авчих гэсэн үг тийм. Тэгэхээр бас ингээд суралцах орчин чинь бас нэг төлийн хөнгөвчлж өгч юм гэсэн үг тийм. Тэгээ бас оюутны картаар бас өөр олон янзын тийм үзэг үйлчлэг бас арай хөнгөлөлттэй үзэх боломжтой тийм. Сургуулийн хажуугаар ажил хийх боломжтой. За миний одоо ажилласнаар одоо би Америк сурч ясны хувьд болохоор Америк тэрээс сургуулийн хажуугаар ажил хийх юм бол одоо сургуулийн одоо тэр байрны дотор сургуулийн одоо кампус дотор ажиллах хэрэгтэй гэдэг чинь ер нь одоо Германд болохоор тийм зүйл байхгүй хаач юм ажиллаж болно. Тэр ажиллаа хийгээд ажлаа зөвшөөрдөг. Тийм хуулиар нь тэр ажлын хуулиар нь зөвшөөрдөг ажил хийх одоо газар нь олж байх юм бол хаач хамаагүй одоо ажиллах боломжтой. Тэр нь бас их даваа талтай гэсэн үг тийм. Ажлаа өөрөө олж чадчихвал байвал та ажил тийм мөнгө ол гэсэн тийм чөлөөтэй арай Америктэй харьцуулбал арай хялбар юм биш үү? Би ойлгож байна. Тийм Америк болохоор зөвхөн энэ л ажил хийхгүй бол чи хөл бус юм хийж хэрвээ баригдах юм бол асуулт орно. Тийм. Тэгэхээр энд бол тийм байхгүй. Тийм байхгүй шүү дээ. Америктэй харьцуулбал тийм хүмүүс Америк суралцъя гэдэг ингэж мөрөддөг боловч бас энд бас илүү даваа тал бас байна. Тийм арай илүү их чөлөөтэй гэсэн чөлөөтэй. Миний болохоор арай их чөлөө багтаа ингээд баг бусдаар ингээд юмаа ингээд хэлүүлээ явж ясна арай илүү одоо үр дүнтэй байсан шиг санагдтыг. Яг тэр Америкт багчаа одоо ингээд хувир гарч байгаа штэ. Чи одоо ийм хэмээн тийм хэмээн ингээд бүх юм цагийн дагуу тэр ингээд хийх явж байгаа ингээд болгодог. Асуудал байхгүй ингээд л үүсэхгүй. Тийм шоу авах гэж байгаа штэ. Зөв очиод ингээд юмаа хийгээд явж байгаа болчдаг. Энд чи бол өөр ингээд бүх юмаа цагаар тохируулах штэ. Ямар хотод сурж байгаас шалтгаална. Том хотод бол арай илүү өртөг үнэтэй. Одоо миний сурж байгаа хот гэх юм бол нэг оюутан сард нэг дунджаар 650 евроор бол амьдарч болно. Байрны төлбөр одоо эрүүл мэндийн даатгал хоол унд одоо өөр зүрх юм бүх юм орцуулаад 650 евро. За тэгэхээр тэр нэг жил ингээд дунджаар нэг ойролцоогоор 8000 евро гэж бодоход тэрийг өөр ингээд бас ажиллаа хийгээд олох боломжтой. Гэхдээ бас нэг анхааруулж хэлэх юм болохоор ажил хийгээд одоо нэг мини жоб одоо нэг одоо хагас цагийн ажил гэж байгаа л да. Тэрийг хийх юм бол сарын 450 евроны цалинтай байдаг. Тэрийг ингээд бодоо үзэхээр жилд 8000 евро болох боломжгүй болж байгаа байхгүй. Тэгээ тэрнээсээ одоо илүү одоо 8000 9000 евроо ажиллаж олохын тулд хичээлэх цаг нь одоо багасч гэсэн. Тэр нэг асуудалтай. Тийм. Тэгээ чиний хувьд энэ асуудлыг яаж шийдсэн бэ? Тэгээ миний болохоор ингээд 100% өөр ингээд ажил хийгээд төлбөр одоо олоод хоолныхаа мөнгийг олоод байрныхаа төлбөрийг олоод тэгээ эрүүл мэндийн даатгалынхаа мөнгийг бас төлөөд тийм. Үлийн семестр, зуны семестрийг 2 семестр байгаа. Тэгээ үлийн семестртэй голцоо нэг заавал үздэг. Зуны семестрт болохоор хүмүүс ингээд хичээлээ зөв сонгож үздэг. Тэгээ би болохоор зуны семестрт голцоо нэг 2 ажил хийгээд зун одоо бүтэн жил одоо төлөх ёстой бүх юм төлбөр штэ. Тэрийг ер нь зундаа ер нь шахуу болоод тэгээ өвлөн хичээлээ хийгээд одоо арай бага ажиллаад ер нь тэгээд сурах хугацаа жоохон уртсаад тэгээд одоо сурч байгаа юм уу. Тэгэхээр энэ зүйлүүдийг бас төлөвлөж бодож ирээрээ тийм хэрвээ энэ сургууль ирэх гэж байгаа бол одоо сэтгэл зүйн бэлтгэлтэй гэх юм уу. Сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Маш хатуужил маш их шаардна тийм ээ. Ийм цагийн хуваарьтай ажиллана гэдэг чинь өөр нэг илүү тутам бараг цаг засуулах боломжгүй болчиход шүү дээ. Тийм баг боломжгүй гэсэн тийм.